Тэгэл 126 гишүүнтэй боллоо. Гээд байсан хаана байгаа. Юм сайжирна гэдээсэн. Улмал дордоод байх шиг байх юм. За тэр харж байхад энэ хил холболтын гэрээ энэ төргээд юмнууд яриад байна л да. Гэхдээ бид нар яхаараа 200 сая тонн нүүрс гаргадаг юм бэ? Зориуд л энэ хэсэг ажиллаад байх юм. Яаж ядуу байхгүй, яаж одоо монголчуудыг гэртээ байхгүй, их орондоо амьдрах тийм юм хааж боосон. Хувийн гэрчлүүд хийхгүй юм алгал байна шүү дээ. Тэр эрчим хүчний станцаа чинь хамгийн том турбинтэй 150 мегаваттын турбинтэй тийм юм хийж чадчих л шүү дээ. Тэгээ одоо төр хамаг юмыг сайхан бид нар хийч нэгээд байдаг. Үндсэндээ 1 төгрөгөөр хийх юмыг 2 төгрөгөөр хийж байна. Тэгээ их ловер их байна шүү дээ. За уул нь бол бид нэр 200 сая тонн үрс гаргаад авах боломжтой. Энэ бүх юмнууд ингээ гацаад байд юм уу, яагаад гэдэм. За одоо 2015 онд бол авилгаараа бид нэр 70 хэдэд байсан юм аа. Одоо бид нар чинь балбын дараа орчод байна шүү дээ. Тэгээ ийм л байдалтай байгаа шүү дээ. Тэрийг та нар мэдж байгаа үсттэй. Юу болоод байгаа гадуур дотор. За нөгөө талаар бол сая тэр ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогдож байсан улсууд болохоор бас нэг юм хилээд байдаг болчихжээ. 10 тэрбумын алдагдaltaй гэрээ байгуулсан гэдэг шүү дээ. Гэхдээ тийм их мөнгөтэй юм уу бид нар? Би асуулт асуугаад байгаа та нар хариулахгүй байсан. Тэгэл яарж байгаа л баталсан. Энэ 126 бүгдээрээ сайхан болцсон гэдээсэн. Тэгээд тэнд чин энэ дарга нарын гишүүдийн хэд хэдэн нөхдүүд орцсон. За бямцогч цаад хариулъя. Энэ асуудлаар улсын хурлын гишүүдээс хэвлэл мэдээлэл олон нийт асууад байгаа. Тэгэхээр та бүхэн бас өөрснөө яг энэ яг үнэхээр гэрээ хэлцээрт бол орж исэн хүмүүс энд байхгүй штэ. Тэгэхээр та бүхэн өөрснөө энэнд засгийн газрын хувьд үүн дээр хариултаа албаас өргөх зүйтэй байна. Гэхдээ одоо их хурл дээр бүгдээрээ л хэлэлцээл бүгдээрээ л хамт баталсан. Засгийн газрын холбогдох сайд нар одоо аж үйлдвэр эрдэс баялагын сайд, зам тээврийн хөгжлийн сайд гэх сайд нар гарын үсгээ зураад ажлын хэсэг нь ажилласан. Тэгээ энэ нэмийг одоо бас эргээ одоо юу гэдгийг их хурл дээр бие биенээ байцаагаад бие биенээс асуугаад байх. Таны одоо хэр зохимжтой юм бол иргэд олон нийтгэл өөр өөрсдөө байр суурь үзэл бодлоо илэрхийлж байдаг, шүүмжлэх асуудлаа шүүмжилдэг, заримдаа худлаа өнөө мэдээлэл тарааж байдаг. Тэр болгоныг одоо их хурлын танхимдаар оруулж ирээд нэг одоо асуудал болгоо хэрүүл хийгээд шаардлагатай болов. Шаардлагатай бол улсын хурлаас ажлын хэсэг байгуулах, засгийн газраас ажлын хэсэг байгуулад үнэхээр одоо асуудал байж юу, алдаа байж юу, мэдээлэл одоо бодиттой үнэн худлаа юу гэдгийг шүүгээд үзэх бололцоо боломж байгаа хөө. Тийм болохоос энэ талд нь шаардлагатай бол бас анхаарч ажиллах талд нь бас анхаарья. За өчигдөр арц намын бүлэг дээр төсөв танилцуулж байхад мөн энэ асуулт байсан. За гишүүд ч бас асууж байна лээ. Би маш тодорхойлсон. Ийм асуудлаар засгийн газрын албан ёсны байр суурь илэрхийлсэн зүйл огт байхгүй шүү. Огт байхгүй. Өмнө хийгдсэн ажлууд бүгд үргэлжлээд явж байгаа. Ганцхан Гашуун Сүхбаатарын гэрээ 5 сарын сүүлээр яврлаар ороод ингээ хийгдээ явсан. За сая 8 сард дахиж баталгаажаад төгрөгөөр хийгдсэн гэрээ нь юанаар хийгдээд салбарын сайдны гэрээгээ хийгээд ингээд л явж байгаа шүү дээ. За хаанаас ямар саналууд, ямар одоо санал бодол шүүмж гарч ирэхийг засгийн газар удирдахгүй. За тийм учраас тэгээ засгийн газар энэ дээр бол ийм л байр суурьтай байна. Өөр одоо юу хэлэх вэ? За би Ганбат гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол хил холболтын төмөр замын тухайд нэгдүгээрт Монгол улс төрийн худалдаа авалтын газар тендер зарласан. Хятадын компани юу өөрөөр хэлбэл урд одоо хөршийн гүүрэн байгууламжийг барих тэр компанийг одоо энэ тендерт оруулсан. Хятадын одоо 2 компани орж ирсэн. Манайд бол одоохондоо ийм төвөгшил ихтэй барилгын байгууламжийг барих компани одоохондоо байхгүй. Яг тэгэхээр энэ 18.3 км ийм гүүрэн байгууламжтай хил холболт байгаа. Амт шүнэ. Одоо хамгийн өндөр нь бол 30 м, хамгийн нам газартаа 20 м ийм өндөршилтэй дандаа гүүрэн дээгүүр явах, нарийн бол өргөн царгийн төмөр зам явах ийм байгууламж байгаа. Тэгээ энийг худалдаа авах, төрийн худалдаа авах газар шалгаруулад Хятадын CRCC буюу Хятадын зам гүүрийн компани шалгарсан хамгийн бага үнээр 848 тэрбум буюу доллараар 235 сая доллараар
шалгарсан. За тэр гэрээ баталж явах үед бол 290 сая долларын санал өгж байсан. Их хурал дээр яригдж яхад гишүүд одоо та гэрээ хийх гэж байгаа хамгийн бага үнээр одоо хийхийг бодорой гэдэг ийм захиа даалгавар өгсөн. Энийг одоо биелүүлсэн. Тэр утгаараа одоо энэ ажил ингээд нэгдүгээрт явагдаж байгаа. Хоёрдугаарт энийг бол ямар нэгэн оптек байхгүй. Монгол тал өөрийнхөө одоо тендерт одоо шалгарсан компанид өөрөө одоо 5-7-оос шууд бэлэн мөнгөөр нь төлөх юм аа. Энэ байгууламжийг мөнгийг өртөхийг Монгол талынхаа байгууламжийн мөнгийг бид өөрсдөө төлнө. Хятад тал өөрсдийнхээ байгууламжийн мөнгийг өөрсдөө төлж байгаа. Тийм учраас бид урьдчилгаа мөнгөө төлөөд барилга байгууламжийн ажил эхэлсэн. Хоёр дахь таалтанд бол аль болохоор Монгол компаниудыг энэ туслан За энэ дампуураагүй салбар байгаа мó манай улс оронд. Бүгд л дампуурсан юм шиг байна шүү дээ. Зүгээр жишээ татаад ганц хоёр хэнийг хэлж болж байна би бол. Бянут хугацаатай юм чинь. За одоо манай ардын намынхан маань өдрөөс өдөрт хөрөнгөтний нам шиг харагдаад байна л да. Хэдэн дарга нар нь улмал баяжчих юм. Нөгөө ардын намын гишүүд, ард түмэн маань улмал ядуураад ах юм. Авилга ихсээл ах юм. Одоо энэ маань ямар учиртай юм бэ? Энэ минь ч одоо багасх шинж алга энэ төсвийн байдлаар бол. Та нарын нөгөө мөрийн хөтөлбөрт чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 20% нь улсын төсөв байна гэж та нар чинь зардаал яваад ирсэн шүү дээ. Тэгээ одоо энэ ч одоо залилан болж байна уу? Ард түмнийг залилсан. Одоо та нарын төсөв чинь бол өнөөдөр ярьж байгаа нь бол 30% байна. Одоо хаар боловсролын яам нэг сандал дээр гуруулаа сууж байгаа хүүхдүүд, нэг ангид далуулаа байна. Гэхдээ яахаараа юм бид юм бэ? Бид нар чинь 2021 онд 17 80-ийн төсөв ярьдаг байсан шүү дээ. Одоо бид нар 33 80-ийн төсөв ярьж байна. Тэгээ хараа л да энэ яамны тоо 18. Та нар тэгээд ангаараа засаг барьж байгаа юм бол наадхаа нэг 9 эсвэл очиж болдгоо юм уу? 9 яамтай байж. Гэх мэтлэнгийн ийм асуултууд байна. Сүүлийн 10 жилд бол хурал цуглааныг маш их хийсэн шүү дээ. Дандаа л худлаа ярьдаг. Бас энэ юмаа тэгэл дандаа яриа явах юм байна л та.